Өвөл тарих тасалгааны лоолийнхоо өрсөлдөхийг бэлтчихсэн сайхан цэцгэлж эхэлж байна. Одоо л хөрсийн солидөг цагтаа. Шилжүүлээ суулгуул өстой. Янзын гоё урах харуулсан байна. Энэ Блаузимер гээд Германы тийм хар өнгийн үрлэн лойл байгаа. Тэгтээ бас жимсэн том шүү. 25-аас 30 г ирээдээ. За гүзээлзгэн маань айгуу жимсэлж байна. Энэ дулаахан орчинд ороод ирсэн болохоор тэгж байгаа хаа. Энэ авраг помдоруудыг харах уу? Арай л том уу? Энэ улууруу охроо гэд айгуу гоё лойл штэ. Австралиас гаралтай. Сонио өнгөтэй гоз. Улбар шар мөртлөө. Хардуу. Ховор өнгөтэй сорт байна. Энэ бол одоо яг яа гээд байгаа юм бэ? Түмээ. Одоо мэдэн штэ минийхөө. Юунуудаа үрсгэрүүдээс тэднийгээ салгачих. Тий. Тий одоо бүгдийг салгаад авсан дээр штэ. За свит 100. Энэгээр мөнгө хийх боломжтой юм байна лээ шүү. Энэ хараа ийм гоё улбар шар өнгийн лойл байна. Лойлч их олон янз штэ. Шав шар байхад зарим нь улбар шар. Энэ бол шав шар лойлийн төрөл байна. За ингээд энэ хараа улбар шар мөртлөө Козула 170 гэдэг сорт. Улбар шар мөртлөө ногоон туяатай. Тэг айгуу тийм давсархаг амттай. Маш өвөрмөц сорт. За энд дэстэ бас шав шар лойл байна. За энэ аваргуудыг хардаа. Аваргуудын хаан гэдэг нэртэй, Корол гиганто гэдэг нэртэй Орсын сорт байна. Энэ бас их сонирхолтой гоц. Ингээ болцсон гүйцсэн. Энэ бол ингээд бүр зөөлрүүд яг хагарахад бэлэн болцсон. Антоциан ихт. Тэгээ нараа энэ талта ийм гоё. Вау, энийг гоё харъя л дээ. Яг живсэрхүү амттай. Өрөмц. Ер нь улирал дуусах төгч байна. Миний энэ пассив хөлөмж 3 сарын 20-оос 11 сарын 10-д хүртэл ургах. Одоо помдор ургуулах болцоотой юм онцлог хөлөмж байгаа. Шалан бетон. За энд ингээд авраг жимснүүд байна. Нөгөө свит зуараа. Энэ бол мөнгө хийх боломжтой гэдэг байгаа шүү. Энэний үрийг авч та нартай тараана. За энэ нөгөө Аурия гэдэг божухой гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Ийм сорт байна. Бас том шүү. Энэ цэцгийг борога гэдэг. Зүгийн дуудна. Хэмхэн цэцэгч гэдэг л дээ. Орсоор бол Огуречная трава гэдэг. Тэгээд зүгийн дуудна. Хортон шавжийг дайжуулна. Ийм онцлогтой хөлөмжөнд байвал их зүгээр. За энэ нөгөө аваргууд байна. Энэ өстой айгуу сонир сорт л энэ хараа. Одоо помдор чинь нэг юу гэх юм те махлаг идэн тийм нэг зөөлөрч алим шиг тийм бүтцийн ярьж байна л да. Шүүс багтай. Айгуу тийм хурц амттай юм билээ хүчлэлэг. Энэ ингээд ийм авраг лойлууд байна. За энэ бас их сонирхолтой сорт. Итали сорт л доо энэ шар мандрунга гэдэг. Энэ Итали сортууд бол тийм сонгодог томатны амттай байдаг. Италичууд бол лойлийнхоо өнгө зүсээр нэг тоглоод байдаггүй. Тийм онцлогтой. За Америк, Оросууд бол сайхан тоглоно штэ. За бухын зүрхнүүд ургаж байна. За энд бас улбар шар лойл байна. Том юм аа. Үст. Яг хагарлаа. Болцсон хэд гүйтсэн байна. За энд бас иймэрхүү. Энд нэг өрмөц сорт ургаад байгаа. Тэгээд нэг л болцсон гүцэхгүй байгаа дах шиг байна. За энийг хараа. Энэ бас их сонио. Таасаар. Энэ одоо болцсон нь бол
бас гүйцсэн. Яг болохоор ямар өнгөтэй болдог гэж энэ вэ. Бас л жимсэрхүү амттай шүү. За энэ Алисийн мөрөөдөл гээд гайхалтай сорт байна. За өөрч одоо энд бас нэг төрлийн хар сорт энэ хараа. Ерөөлн ногоо. Ийм олон л ойл үүдээ шүү дээ. За энэ бараг 3 кг байна дөө. Ягаад тэгэхээр өстө мангар том жимстэй миний гарыг хардаа харьцуулаад нэг кистэндээ ингээл ургаж байна. Энд бас нэг өрмөц сорт байна. Berkeley tie-dye хааттай их төстэй юм байна. Ийм ногоон судалтай тэгээд иймэрхүү сортууд бол бас их хүчрхэг амттай байдаг. Эсэглэн чихэрлэг аль нь их тийм хүчтэй. За энд бас Итали сорт байна. Итали сортууд бол яг улаан лойлын классик амттай байдгаараа онцлогоо. За өөрч юу байна? Хүүхдүүд ирсэн өсөлгээгээ салгах гэж байна. Ингээд энэ тасалгаан тарьдаг сортууд байна. За энэ Толстой байна. За Толстой бол үнэхээр бас гайхалтай ургалттай сорт үлээ. Тэгээд би чи энэс 11 өлөө 12 кис таваад одоо хамгийн сүүлийнхэн тэнд ингээд ургаж байна. Бас л өвөрмөц юм байлээ. Би өөрөө тарьж үзээгүй. Жохон дургу амтгүйгээ голоод идэв. Тэгтэл сайхан ургац өгдөг юм байлээ. За энд бас нэг ийм өвөрмөц сорт байна. Ясны самац үйдгээд Lucid Gems гэдэг. Энэ бас л асар их жимс өгдөг. Тэгээд сайхан амттай тийм сортуудын нэг байгаа. Алтартай сортуудын нэг. За бухын зүрх бол ойлгомжтой. За энэ хараа. Энэ бол яг яа гэдэг юм бэ? Ийм том хараа. Нэг килограмм руу төгчөө 900 г бол илбэг баг. За энэ сортыг юу гэдэг гэж Немцийн шар мамонт гэдэг. Одоо орчуулбал шар арслан зан гэдэг нэртэй. Мамонт ч арслан заныг хэлдэг шүү дээ. Үнэхээр том юм байна. Нара. Энэс үр авна. Энэ сортын нэг онцлог нь том сортууд ч хаграад идэг байхгүй, услага даахгүй. Гинтээ услага даахгүй, дээр нь болцсон гүйцээд ирэхээр хаграад идэг зовлонтой. Яг энэ шар мамонт бол одоо хагардгүй байна. За энэ Берна уулын шар гээд бас арай нэг өөр сорт байна. Аврах сортуудын нэг л дээ. Ингээд хагараад идэх байхгүй нараа. Мамонт бол хагарахгүй байгаа даа үз. За өөрч одоо энэ бас их гоё өрмөц сорт шүү дээ. Giant Yellow Pear гээд одоо аврах том шар лир гэдэг нэртэй. Ийм өрмөц сорт байна. Айгу хөөрхөн хэлбэртэй хараа. Яг лир шиг. Хараа. Вау. Өрмөц хэлбэртэй. Энэ их гоё сорт үлээ. Хадгалт сайн даадаг. За энд бас нэг өрмөц сорт байна. Цагаан лойл байна. Энэ бол Great White Blue гэдэг сорт. Америкээс гаралтай. Бас их хэмжээний жимс өгдөг. За энэ нөгөө бас Корол гигант байна. Аврагуудын хаан гэдэг Оросын сорт. Бас л сайхан том жимстэй байна хараа. За энэ болохоор Черевички гэдэг дасгалгааны сорт байна. Ийм хөрх хэлбэртэй хараа. Вау. Бас ургац гайгүй өгдөг юм байлээ. За нэг иймэрхүү байна да. Манай хөлөмж.